За иргэдийн амжиргааг эдийн засгийн хүндрэлтэй үед дэмжиж байгаа гэд нөөтийн буцаан олголтоо одоо хуулийг цуцлаад хувь хүний орлогын албан татварыг одоо бууруулах үе шаталтайгаар нэг юм бууруулах тийм хууль та бүхэн маань өргөн барих гэж байгаа гэж би ойлгож байна. За бусад улс орнууд ингэж байна. За Япон бол нөөтийн гэдэг шиг consumption tax гэж байдаг. 10% байдаг. Нийт ерөнхийдөө. За хүнсний бүтээгдэхүүн дээр бол 8% байдаг. Японы шинэ ерөнхий сайд сая дахин сонгогдохдоо хүнсний бүтээгдэхүүнийхээ 2 жилдээ TICU болгож бууруулъя гэдэг ийм бодлого барьж байна. За одоо хувь хүний орлогын албан татварыг бууруулаад хөдөлмөр эхэлж байгаа хүмүүсийнхээ орлогыг дэмжих бодлого барья гэвэл нэг ийм нөхцөл байдал үүсчихэд байгаа маа сангийн яамныхаа эдийн засгийн яамныхаа Монголын нийт өрхийн 30 орчим хувь нь цалин авдаггүй, тэтгэврээр амьдардаг, халамжаар амьдардаг ийм өрхүүд байна. Тэгэхээр та бүгдийн хувь хүний орлогын албан татварыг бууруулж иргэдийн амжиргааг дэмжинэ гэж байгаа бол энэ хүмүүст огт падлиг болчиход байна. 500 орчим мянган өнөөдөр Монгол тэтгэвэр авахчид байгаа гэж та өөрснөө сайн мэдж байгаа. Тэгэхээр эсвэргээрээ энэ хэсэгт уг нь хамгийн дэмжлэг хэрэгтэй байгаа байхгүй эдийн засгийн хүнд цаг үед. Тэгэхээр тэр дэмжлэгийг яах юм бэ? Эсвэл та бүхэн тэтгэврийг тултан сайн нэмэе гэж бодож байгаа юм уу? Эсвэл халамжийг нэлээд нэмнэ гэж бодож байгаа юм уу? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс ахуулаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ одоо хөгжлийн бэрхшээлтэй хүнийг харж асарч байгаа ажил хөдөлмөр эхэлж чадахгүй байгаа зайлшгүй шаардлагатай айл өрхөд Монголд байгаа шүү дээ. Тэгэхээр уг нь бол энэ ялангуяа Японы энэ бодлого бол яаж байгаа гэхээр хүнсний бүтээгдэхүүн бол хүний амьдралын наацхан хэрэгцээ. Энэ бол тансаг хэрэглээ бас биш байхгүй юу? Наацхан хэрэгцээ. Тэгэхээр энийг TICU болгоё. За энүүн дээр бас татврын нэлээд том орлогын юу үүсэж байгаа юм байна. За тэрүүн дээр тооцоол хийж байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн энэ өрхүүдийг яаж дэмжинэ гэж бодож байгаа юм бэ? Нэгдүгээрт за хоёрдугаарт айгүй том их зардал гаргаад энэ сая нөөтийн буцаан олголтын хуулийг хийхэд манай улсын хурлын гишүүдээс бараг 4-5 орноор явж туршлага судалж баахан зардал гаргаж энэ хуулийг боловсруулад өргөн бариад батлуулснаа хагас жил болоод ингээ буцаачих юм. Хэрвээ ийм байсан бол ийм их зардал, ийм их ажиллагаа хийж энүүнийг арих гэж батлуулаад ард түмэнд хүлээлт үүсэх хэрэг байсан юм уу? Та бүхэн яг энүүнийг зөв штэ гэд яриа суужсэн хүмүүс өөдөөс хараад одоо буруу штэ эн чин одоо нөөтийн буцаан олголт худалдаа авалт ихтэй айл өрхүүдэд болохоор сайнаар тусаад байгаа маа. Гэхдээ тэрүүнийг та нар өөрснөө мэдчихсэн шүү дээ. Тухайн үед. Тэгээ одоо яагаад гів гэнэт ухаан ороод шал өөрөөр яриад эхлэв. Тэр надад нэг энэ хоёр асуултанд хариулаад өгч. За сангийн яам санжаад орж гişүн асуултанд хариулъя. За тэгэхээр Япон бол consumption tax-тай хэрэглээний tax-тай манайх бол нэмэгдсэн үртгийн албан татвартай. Энэ бол өөрөө бол үйлчлэгээ болгон дээр бол яаж нэгжин тэр өөрөө. Нөгөө талдаа Японы хүн ам нь бол энийг бас бид нар бол судалж үзчихсэн. Энэ хүмүүсийн хувьд бол орлогын түвшин бол харьцангуй одоо дундаж хэсэг нь бол массыг эзэлдэг. Манайхыг бодох юм бол арай өөр. Тэр агуулгаар бол эдийн засаг нь өөрөө ингээд унж байгаа үед тэгээд дээрэс нь инфляц одоо баг байхгүй болж байгаа энэ үед дээр бол хэрэглээг нэмэх байдлаар аж ахуй нэгжээ одоо дэмжих юм бодлого явуулаад байгаа гэж ойлгоод байгаа. Өөрөөр хэл эднэрийн хувьд бол инфляц проблем биш болчиход байгаа. Бидний хувьд бол инфляц проблем болчиход байгаа. Тэр агуулгаар бол бид нар ажлын байрыг хадгалах, тэгээд баг дунд орлоготой иргэдийнхэн орлогыг хамгаалах чиглэлээр бол төсвийн чиглэлээр бол бодлого явуулах нь бас зүйтэй болчиход байна гэж боддог. Тэгэхээр зарим одоо хэсэг дээр бол бид нар сегмент дээр бол төсвийн чиглэлээр зарим хэсэг дээр бол татврын чиглэлээр бол ингээд бодлого явуулъя гэж. За тэтгэврийн асуудлыг бол одоо бол хууль бол баталсан одоо хуулиар бол өмнөх оны инфляцийн түвшинтэй уялдуулж бол тэтгэврийг нэмэхээр бол хуультай байгаа. За энэ дагууга бид нар бол эх жилийн төсвүүдээр бол орж ирэх болов гэж бодож байна. За одоо бол инфляц бол 2.5 тонд хүрсэн. Тэгэхээр эх жил бол тэр орчимд одоо нэмэгдэх болов гэсэн ийм удаа харж байгаа. За халамжийн асуудлын үед бол засгийн газраас бол гэр бүлийн тухай хууль, халамжийн тухай хуулийг бол зэрэг боловсруулад засгийн газрын хуралдаанаар хилцүүлээ. За одоо их хурлд ингээд өргөн барьж байгаа. За энэ хууль маань бол яаж юм гэхээр хүн амын бодлогоо бол илүү тусдан гаргаад за тэгээ яг одоо зорилттой халамжаа бол халамжийн хууль дээр авч үлдээд ингээд бол өргөн барьж байгаа. Тэгэхээр бол бид энийг юу гэж харж байгаа гэхээр халамжийн яг зорилттой одоо бүлэг дээр бол халамжаа илүү одоо түлхүү нэмэх одоо боломж гарах болов гэдэг ийм байдлаар бол харж байгаа. За нөгөө талдаа бол халамжийг бас мөн одоо жил болгон
одоо тодорхой хэмжээгээр нэмэх ийм бодлогоо бас бид нар нэвтрүүлнэ гэж бодож байгаа. За мөн цалинтай холбоотой хэсэг дээр бол за бас одоо ингээд байгууллага болгоны хувьд бол салбар болгоны хувьд бол өөрсдийнх нь салбарын хуулиар нийтдээ 30 гаруй хуулиар бол зохицуулж байгаа энэ хуулиудыг бол нэгтгэхэд за төрийн албан агчийн цалин ус нийгмийн баталгааны хуулийг гэхдээ гол нь цалин нэмэхээс гадна үр дүнгийн яаж хэмжих вэ гэдэг одоо гүйцэтгэлийг нь яаж хэмжих вэ гэдэг энэ асуудлаа энэ хууль дээр бол давхар оруулж ирнэ гэж бол одоо хүлээлттэй байгаа. За энэ хуулийг бол намрын жолгон дээр бол өргөн байраад за эх оны 1 сарын 1-ээс өмнө батлагдсан тохиолдолд бол эх оны 1 сарын 1-ээс цалингаач тэр тэтгэврээч тэр одоо нэмээд явах ийм одоо бодлого барьж байгаа. За хамгийн гол нь бол энийг хуульчлах гэдэг нь бол дараа нь савлж огцсон байдлаар одоо цалин үс тэтгэврээ нэмэхээс илүүтэй. За манайхан асуух тусам улам заримдаа буруу тайлбарлаад болохгүй. Шинэ хуулиар бол халамж бол яг олигтой бол нэмэгдэхгүй шүү дээ. Зөвхөн хүн амын өсөлтийн чиглэлийн одоо хүүхдийн мөнгө гэдэм үү эдрийг бол халамжийн хуулиас илүүтэйгээр гэрүүлийн хөгжлийг дэмжих тухай хуулинд оруулаад энэ бол хүн амын өсөлтийн чиглэл рүү хэмжлэн хийнэ гэж хууль нь бичигдсэн байлээ. Би зүгээр ингэж л асуугаад байгаа юм л да. Одоо тэгээд нөгөө ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа бас халамжаар амьдардаг Монголын нийт өрхийн 30%-ийг одоо яах вэ? Тэр хүмүүс хэсэг бол хамгийн их энүүнд өртөж магадгүй байгаа хэсэг байгаад байгаа. За дээрэс нэмээд уг нь хувь хүний орлогын албан татварыг ч гэсэн зөвхөн хоосон одоо жишээлбэл ямар ч юугүйгээр критерийгүйгээр зөвхөн орлогоор нь хэмжиж бууруулах биш. Тухайн хүн хичнээн хүнийг тэжээж байгаа вэ гэдгээр нь дэлхийн улс орнууд уг нь dependency ratio гэдгээр нь юудаг багасгадаг. Би 10 сая төгрөгийн цалинтай байж болно. Тэгэхээр би ганц бие байх юм бол би өндөр татвар төлөх нь окей. Харин би жишээлбэл 10 саяас дээш төгрөгийн цалинтай. Гэхдээ би 4-5 хүүхэдтэй. Дээрээс нэмээд эхнэр нь гэртээ ажилгүй одоо хүүхдээ хараа сууж байгаа ийм байх юм бол миний одоо татварыг бүр бууруулдаг. За эсвэл би боловсролын зээлтэй. Би амьдралынхаа наазахын баталгааг хангах гэж нийгэмд одоо үр бүтээлтэй иргэн болох гэж одоо зээл авсан хүн байх юм бол татвар нь буурдаг ч гэдэм үү. Ийм хөшүүргүүдийг уг нь хийж өгдөг. Тэгээ би уг нь тэрх болоо гэсэн хүлээлт байсан. Тэгэхээр одоо яг энэ хэсэг рүү л хүрч чадахгүй болцоод байдаг. Энэ та үгдийн бодлого. Ер нь сая орлого багтаа иргэдийн хувьд мөн халамж хүртэж байгаа иргэдийн хувьдын асуултын хувьд бол хамгийн чухал нь хөдөлмөрийн зах зээл байгаа. Тэгэхээр хөдөлмөрийн зах зээл дээрх одоо ажлын байрыг бий болгох явдал нь манай эдийн засагт бол хамгийн одоо чухал тулгымцсан асуудал болоод байна. Яг үүнтэй холбоотойгоор бүтцийн өөрчлөлтийн асуудал бол хийж гэн өөрөөр хэлбэл эдийн засгаа төрөлжүүлнэ гэж олон жил ярьжсэн энэ үйл явц дээр хөдөө аж ахуйн салбар дээр одоо нэлээд хэмжээний гэрэл гэгээ бол гарч эхэлж байна. Өнгөрсөн онд 33.2% өсөлттэй байсан. Хөдөө аж ахуйн салбарын хувьд бол Монгол Улсын ажиллах хүчний үндсэндээ 25% шингээж байгаа ийм зах зээл. Гэтэл нөгөө эдийн засаг дээр нэлээд түлхүү байгаа уул уурхайн салбарын хувьд бол ажиллах хүчний ердөө 7%-ийг нь бол шингээж байна. Яг үүнээсээ одоо цалингийн ялгаатай байдал ч гэсэн бий болж байгаа. Тэгэхээр аль болох ажлын байрыг нэмэгдүүлж байгаа энэ салбарыг дэмжих явдал бол одоо хамгийн чухал байна. За орлогын хувьд бол бага орлоготой иргэдийн хувьд ч гэсэн аль болох ажлын байраар хангах одоо мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн одоо үйлчлэгэнд хамруулах зөвхөн ихтэй сургуульд суралцах биш. Энэ чиглэлийн үйл ажиллагаа бол нэгэн одоо чухал гэдг нь харагдж байна. Зайлшгүй нийгмийн халамжийн одоо үйлчлэгэнд хамрагдах тэр хэсэг бүлэгтээ бол нийгмийн халамжийн хуульд одоо шинжилсэн найруулгыг хийж байгаа. Энэ хүрээнд бол эх онд 2.8 их найд 28-29 онд бол 2.9 3.1 их найдыг одоо энд бол тусгайлан төлөвлөсөн. Энийн дотоодын нийт бүтээгдэхүүний үндсэндээ 2.5% орчим байхаар за Ахмадын хувьд бол тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж одоо жил болгоны эцэст ингээд нэмэх энэ бодлогыг бас баримталж явж байгаа. Энэ нь төсвийн хүрээнд бол тусгагдсан байна. Эдийн засаг хөгжлийн яам хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргасан хөдөлмөрийн зах зээлийн судалгааг та бүхэн маань аваад хараарай. За яг одоо бол үннийг хэлэхэд 3.4 сая хүн амаас 1.3 сая нь хүүхдүүд, 500 мянган тэтгэвэр авахчид, 200 орчим мянган оюутнууд. За тэгээд дээрэс нэмээд одоо хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөр эхэлж чадахгүй байгаа иргэд,
За ингээ гадаад байгаа иргэдээ хасгаар одоо 1.2 сая орчим хүн нийгмийн дадлын шимтгэл төлөө татвар төлж байгаа. За бараг Монголд ажил хөдөлмөр хийж болохоор одоо иргэдэн бараг ихэнх нь ер нь бол ингээ хамрагдчихад байна гэдэг ийм судалгаа гарч ил. Зөв хөдөлмөрийн зах зээл дээр одоо та бүхэн эдийн засгийн ийм хүнд байхад иргэдийн орлогыг хамгаалахын тулд хөдөлмөрийн зах зээл рүү гаргана гэж хэлж байгаа чинь эдийн засгт чинь ийм хүнд байхад яаж ажлын байр бий болох юм бэ? Дээрээс нэмээд 2012 онд Монгол хүний дундад цалин доллараар илэрхийлэхэд $420 байсан байна. 2022 онд $460-70 болж л нэмэгдсэн байна. Тэгэхээр иргэд яагаад бас ингээд үнийг хэлэхэд албан секторт ажил хийж чадахгүй байна гэхээр цалин одогтой нэмэгдэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр ийм шалтгаануудаас болж хөдөлмөр эхэлж чадахгүй байгаамаа. За ахмадуудын хөдөлмөр эхлүүлэх гээд ахмадын тухай хуулийн дээр бид нэр 50 ажилтны тутамд нэг ахмадыг авч ажиллуулахаар хуульчилсан юм аа. Энэ хуулийн хэрэгжилт бас таархан байгаа яг үнийг хэлэхэд. Тэгэхээр эдийн засаг сайн байхад бол ажлын байр шинээр бий болно. Залуучуудад нь ажил олдохгүй байхад одоо манай ахмадуудад ажил олдоход бас хэцүү шүү дээ, цалин өндөртэй. Тэгэхээр яг одоогийн бодлого бол хөдөлмөрийн зах зээл рүү халамж авж байгаа иргэдийгээ гаргаж орлогыг нэмэгдүүлэх гээд байгаамаа гэдэг бол эдийн засаг хүнд байгаа цаг үед бол одоо худлаа штэ та бүхэн өөрснөө тэрнийг сайн мэдж байгаа. Тэгэхээр энэ бол одоо хүнд орлого багтай иргэдийн амжиргааг дэмжих бодлого биш шүү. Та бүхэн маань өөрөө бодож оруулж ирээрээ. Энүүнийг хийхгүйгээр хэдүүлээ